Сайн байна уу? За бид хоёр хоол хүнсээр зүйлүүлэх гад шилэнгийн жилэд бүс руу явсан. Тэгээд өглөө нь гараад за бараг шөнөөр гараад энэчнээс өөрийн 4 цагт гараад 9 цагт шилэнгийн дээр очиад тэгээд 10 цагаас шилэнгийн жилэд бүс нэгддэг юм байна. За нэлээх дараалалтай байсан, дараалалтанд очиод орлоо. Тэгээд ажиллаа. Өөртөө зэрсэн ажлыг амжуулаад юу сэтгэл хангалуун байлаа. За тэгээд мөн огт төлөвлөөгүй, бодоогүй зугаалга болж хөврлаа бидэрий. Өчигдрийн өдөр бол сайхны хөтөл дээр очлоо. Сэлэнг нөр мотор завар зугааллаа. Өдөр үнэхээр гоё өнгөрсөн. Энэ ямар нэг тийм аял ч юм уу нэг одоо тийм зугаалгыг нэг тэгж төлөвлөд байдгүй шүү дээ тийм. Яг хүмүүс төлөвлөдөг л байх л та. Тэгэл зүгээр боломж нь байвал яг тийм ээ боломж нь байвал тэр завин суухад бас нэг 25,000 төгрөг 20,000 гэдэг янз янз байдаг юм билээ. Завнаас хамаарат мотортой зав тийм. Тэгэл боломж нь яг байсан хүмүүс хоол хүнс цуглуулна гэдэг эдэн төгрөгтэй гарсан. Тэгэл яагаад болохгүй гэж тэгэл бензинийхээ мөнгийг үлдээж аваад тэгэл яг сайхан дурсамж болох юм да. Тэгээд өдрийг бол үнэхээр сайхан өнгөрүүлээ. Сайхан хүмүүстэй танилцлаа. Тэр бас их айгүй гоё байдаг, чухал байдаг. Сайхан хүнтэй танилцсан. Ер нь их сайхан байлаа. Цаг агаар ч гэсэн их сайхан байлаа. Сайхны хөтөл дээрээс ингээд харах ямар гоё юм гэж. Нэг одоо би ингэж үнэлтчихсэн юм байсан гэж одоо үнэрийг одоо ингээд илэрхийлэх аргагүй юм л та. Тэр нарамсалтай. Яг бус талаараа бол ингээд бас бичлэг хийгээд ингээд энэ сайхан орчныг ингээд харуулах айгүй хүссэн. Тийм. За завин дээр суусан, мотортой завин дээр суусан. Сайхан өнгөрөөлөө. Өглөө чинь 4 цагт гараад 9 цаг гэхэд очсон. За тэгээд нэг 13 цаг гэхэд худалдаа авалтаа хийгээд дууссан байсан. Авах юм аа яг ингээд тооцоглоод. За тэгээд сайхан юмшаа шилэнгийн тэр чөлөөт бүстэй нэр сонирхолж хэлэхэд одоо хүнс бол маш хямдхан байдаг юм байна. Угаалгын нумдаг одоо юу л гэдгийг тийм ээ. Юм байхгүй юм байдгүй юм байна уу? Тийм. За тэгээд нэг хүний 2 шилээр зөвшөөрдөг юм байна. 2 шилээр 2 юно дарс тийм гаргахыг зөвшөөрдөг юм байна. Нийтдээ 3 сая төгрөгийн хүнс ер нь хүмүүсийн худалдаа авалтыг зөвшөөрдөг юм байна нэг хүний. Тэгээд яг ингээд үүдэн дээр нь орохоор нь ингээд бүртгэж аваад тэгээд бидэрт нэг юм юу өгчлээ. Талон өгчлээ. Тэгээд талоноор үзүүлээд талон дээр бүртгүүлээд ингээд бүх юм авдаг юм байна. За тэгээд мэдээж гарахтаа эн чинь яг нөө чөлөөт бүс юм чинь гайллаар орж ийнэ л гэсэн үг шүү дээ. Бигдэ фиш юм чинь тийм ээ. Тэгээд бүхнээ шалгуулад гардаг юм байна. За тэгээд тэнцээ тэр зөвшөөрлийн тэр хууцыг хүмүүс зарж идэг юм байна. За тэр хууцаар нь нэг хуудасаар нь одоо нэг хүнд одоо 2 шил өөрөөх нь одоо норм гэсэн үг юм байна л да. Лимит тэр үнийг нэмж авч болох тийм байт юм. Тэрийг 15-аас 20,000 төгрөгөөр зардаг юм байна. Тэр үнийг бас олж мэдлээ. Тэгээ та бүхэн маань гэсэндээ тийм ээ. Аялал зугаалгаар иш ирэх юм бол чөлөөт бүс рүү бас сонирхож үзээрэй. Мэдээж ихвчлэнт чинь дандаа ер нь тий Оросын холбооны улсын бүтээндэхүүнүүд хүнсний бүтээндэхүүн л байлаа нөгөө хуучин малгай бүгд л байлаа тий.
сайхан өнгөрөөлөө. Хуучин хягтаас Орос руу хэд рүү ордог яг мэдэрдэг тэр замыг өөрчилсөн байлээ. Сайхан шин зам, бүр цаагаараа шин зам тавигдсан байлээ. Өөрчлөгдсөн зүйл гэх юм бол тэр байлаа. За нэг дүүжин бас шат шинээр баг шиг байлээ. Тийм маш их урт. Тийм олсоор буудаг шүү дээ. Олсоор буудаг гэх одоо юу гэх вэ? Нэг юм шархтай олсоор буудаг. Сая бидний харж ирсэн нас өөр. Тэр нь жоохон эвгүй санагдсан. Хүн байхгүй бол тэр олсоор буугаад ингээд бүр цаад талын газар дээр бүр юу уулнаас тэр газар руу буудаг. Тэгээд чинь нэг юм модон юм давцсан. Жоохон малуу давцсан. Хүн байхгүй бол барыг цаана шат байгаа гэж бодоод ингээд алхаад хөл алдаад цааш алтраад очичмаар санагдсан. Тэгээд тэрэн дээр жоохон анхаарал хандуулахгүй бол тэр бас жоохон эвгүй санагдсан шүү. Тэгээд тэрэн дээр очивол болгоомжтой байгаарэ. За тэгээд энэ одоо бидний мотор зэвэр явах гэд ирсэн байгаа байдал харагдаж байна. За мотор зэвэр нь 20-оос 25 мянган төгрөг байдаг юм байна. Тэр завныхаа багтаамжаас хамаарч тийм үнэтэй гэж надад тайлбарлаж өгсөн. Надад бол тэр нь бол нэг тийм утга төгөлдөр тайлбарлал биш байлаа. Хэдэн минут л явах уу гэдэг нь чухал болохоос би одоо хамгийн том мотортой онгоцон дээр сууна уу, жижигхэн мотортой онгоцон дээр сууна уу, тэр бол надад бол нэг хамаагүй байсан. Тэгээд яг бидний оногцсон нэг нь 25 мянган төгрөгийн завь дээр нь оногдож суугаад сэлэнг мөрнөр сайхан зугаалсан байдаг юм аа. Гоё сайхан тийм ээ. Тэгээд өчтөрийнхөө ажлыг ингээд зугаацсан гэж болгож хувиргаад сайхан байлоо. За ингээд сэлэнг орхон хоёр мөрний яг энэ уулзуур одоо бэлчир дээр очиж үзлээ. Цаанаас орж ирж байгаа орхон гол бол маш тийм тайван тогтун устай. Сэлэнг мөрн бол нэлээд усгал тийм ширүүхэн байсан. Тэгээд тэр хоёрын уулзуур бас сонир харагдаг, гоё харагдаг юм билээ. За ингээд бидний тэр нэг иймэрхүү сайхан өдрийг өнгөрөөлөө.